Магадгүй би энэ яриаг ярьснараа жаахан шүмжлэл төртөж магадгүй л дээ. Хоёр хүн хамт байгаад ингээл үнэхээр хэцүү байл салсан дээрштэй гэдэг ч юм уу тий. Гэтэл хоёулаа үнэхээр өөр ихч дүүс хүртэл тийм байдаг. Гэтэл тэрийг хэрхэн яаж эвлүүлэх вэ? Нөгөө хагарсан хайгыг хэрхэн яаж урлагийн бүтээл болгох вэ гэдэг чи өөрөө ухаан. Магадгүй тэр голоод орхисон хүн чинь үнэхээр чиний амьдралыг утга учиртай болгох чи жаахан хичээл зүтгэл гаргахад амьдралыг чинь урлагийн бүтээл болгох тэр нэгэн байсан бол яах вэ? Яагаад жижигэн зүйлээс болж бууж өгöd байгаа юм бэ? Өөр хүмүүсийг яагаад өмчрүүлээд байгаа юм бэ гэдгийг би үргэлж хэлмээр байдаг. Гэтэ энэ дээр жоохон дуу хоолой маань ингээд ганцаарддаг ч юм уу, эсвэл жоохон хүчгүүдэх тохиолдлууд байдаг. Гэтэ би ийм гоё сэтгэл зүйн маш чухал контентэд орж байгаа учраас өнөөдөр энийг би ингээд зоригтой ярмаар байна. Тэгээ түрүүн ана шинэ сэтгэл зүйч маань хэлсэн шүү дээ, хүн мэдтгүү зүйлийнхээ дайсан байх гэдэг яа гэд. Тэгвэл амьдралд бас нэг ийм үнцэг байдгийн болоод энийг жаахан мэдэх гээд ухаарах гад судлах гад нэрээ өөр хоорондоо өөр хүмүүс мах бодийн хувьд өөр хүмүүс тий за орд гаригийн хувьд өөр хүмүүс яаж эвлэлэн нэгдэж болох юм бэ? За зөрчилдөөгүй амьдрал гэж бүр үнэхээр байхгүй. Тодорхой хэмжээний зөрчилдөөн байж бидний амьдралыг урагшлуулдаг. Таригч гэсэн тэн дээр гаргалгаа гаргаж зөв ажиллаж тий тэр бүхнийг даван туулах дараагийн алхмуудыг одоо шийдлүүдийг гаргаж идэг штэ. Тэгэхээр жаахан бэрхшээлд бүдрээл би өстой ингэж амьдарч чадахгүй нэг хүн удаа амьдрна ганцхан удаа амьдрна өстой боли бүтэхгүй гэд ийм шийдвэрийг төрөж битгий гаргаарай. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.